За үндсэндээ бол манай гаригийн залуус буюу одоо миний үеийн дуучид. За манай дүүнер. За тэгээ хамаг Монголоос нэг их олон дуучид бол ирэхгүй. Нэг цөөхөн одоо сор улсын ганц 2 3 үеийн зэрэгтэй дуучид ирнэ. За тэгээд энэ хөтөлбөр дотроо бол дэндүү сайхан гоё шигтгэж энэ зүйлүүдийг их маш сайхан гоё одоо хөтөлбөр гарч байгаа. Тэгээ ер нь бол миний яагаад энэ тоглолтууд одоо сая ингээл маш их хүмүүс ингэж миний тоглолтыг ингэж асар ихээр сонирхож үзээд байдаг гэхээр нэг талаас одоо миний авьяас бэлэг одоо миний дуу хуурын одоо хийж байгаа зүйл маань бас чанартай сэтгэл гаргаж хийдэгт байдаг. Нөгөө талдаа миний энэ тоглолтын хөтөлбөрүүд бол маш их одоо маш гончтой зөв гардаг учраас хүмүүс энд бол маш дуртай байдаг. Одоо жавхлангийн нэг жавхлангийн тоглолтыг үзэхээр нэг одоо надад их олон хүн тэгж магтдаг байсан. Нэг үдсэн юм шиг болох юм даа гэж. Энэ хөтөлбөрийг чи энэ нэрийг яаж ингэж гоё сайхан омж олж өгөөд идэх юм бэ. Тэгээ энэ дээр бол маш хичээж ажилладаг. Тэгээд энэ одоо зөвхөн жавхлан биш, энэ маш олон хүчтэй залуучууд энэ дээр одоо уухаж төрж байгаа учраас энэ ч одоо ингээд гадуур маш их том давлгаа болж шин. Тэгэхээр би энэ дээр нь бол бид бүхэн бол маш хичээж ажиллаж сайхан хөтөлбөр боловсруулж байгаа.